Энэ үйл явдал тохиолдоход би 16 тал байсан байх. Манай ахын найз түүний гэрийг өдрийн $100 өгье. 2 өдөр хараад өгөөч гэв. Түүнийг 1 киш дуудъя. $200 бол зүгээр гэр харах ажилд нэлээ их мөнгө. Би PlayStation 3 зараад 4-ыг авах санаатай байсан учраас энэ ажил яг л бурхны явуулсан бэлэг шиг санагдаж байв. 6 цаг үед нэг гэрж намайг аваад гэрлөө нь явлаа. Тэдний гадаа ирэхэд тэр гадаах болон доторх хяналтын камеруудыг надад зааж өгөв. Гэхдээ надад тэднийг шөнжөнгөө хараад суух сонирхол байхгүй байсан тул би цаг нөхцөх гэж ноутбук авч ирсэн байлаа. Нэлийн хугацаа өнгөрсөний дараа би галтаагаар юм идэхээр шийдэн бостол дэлгэцэн дээр юм хөдлөх шиг болов. Би буцан сууж ноутбукээ хаагаад ойрхоноос харвал байшингийн гадаа ямар нэгэн эрэгтэй хүний сүдэр байхан тэр. Би босод камер руу харах явцад тэрээр байхгүй болчихоо. Яг тэр үед доод давхар шил арах чимээ сонсогдсон. Би камер руу харуул. Зойрын өрөөний цонхоор нөгөө хоёр мөлхөж орж ирж байгаа нь харагдлаа. Би үнэхээр их айсан. Бас дээрээс нь тэр дээд давхарлоо гартаа утга барьчихсан алхаж байв. Би бошоохон шиг л өрөөний хаалхыг дүгжээ 914-өөс алхаж бүх болсон үйл явдлыг тайлбарлалаа. Дэлгэц рүү харуул нөгөө хоёр нэг давхарт өрөөнүүдийг онгоолж үзэн хэнийг хайж байв. Би чихээ хаалганд наа түүний хөлийн чимээ ирж бүгд сонсож байтал тэрээр хаалгыг минь онгоолгох гэж оролдлоо. Намайг тэнд байгааг анзаарсан тул тэр ойрлон хаалгыг чангаар нүдэж ихэлсэнд миний зүрх баг амар гарах шахалсан. Ашгүй гадаа цагдаагийн дуутах ойрцоор чанга сонсогдсон миний айцыг байхгүй болгов. Харин нөгөө залуу шатруугүй зүхтахыг оролцсон ч хаалга онгойж цагдаа нар түүнийг баривчилсан юм. Хэдэн минутын дараа би доош бууж хэрэгтний гараа гавлуулсан цагдаагийн машин руу явж байгааг харсан юм. Цагдаа нарын нэг нь ник руу ярьж босон явдлыг хэлсэн байх гэж бодож байна. Учир нь тэр 20 минутын дараа ирж намайг гэрт өргөж өгсөн юм. Гэхдээ би тэр шөнө ерөөсөө унтч чадаагүй. Амьд байгаа нэг хатастай хэрэг гэсэн бодлоос өөр юу ч бодогдохгүй байлаа. Хэрв цагдаа нар амжиж ирээгүй байсан бол